За сайн байцгаана уу? Happy Bell podcast-ийн маань энэ удаагийн дугаарт хоол боловсруулах эрхтэн судлалын эмч, эмчилгээний хоол зүйч, докторант Цэдэвсүр ихчигээ урин оролцуулаад байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. За бид хоёр өнөөдөр одоо подкастынхаа энэ удаагийн дугаарт ер нь зөв хооллолтын талаар мөн одоо зөв хооллолт нь хүний эрүүл мэндэд хэр нөлөөтэй байдаг талаар ярилцах болно. За эхний асуулт өглөөний цайнаас эхлэе гэж бодож байна. Томчууд гэлтгүү хүүхдүүдэд ер нь өглөөний цай ууж байх нь ер нь айгүй их нөлөөтэй байдаг гэж би сонсч байсан. Өглөөний цайгаа ууж явдаг хүүхдүүд, ууж явдаггүй хүүхдүүдийн хооронд ингээ харьцуулсан судалгаа авахад өглөөний цайгаа уудаг хүүхдүүд ер нь бол илүү сурлагатай амжилт гаргадаг, илүү ой ухаан сайтай байдгаа гэсэн судалгаа гарсан байдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ? Тий, ерөөсөө өглөөний цай уугаагүй байх нь хүүхдүүдийн одоо сургалтанд нэлээд нөлөөлж байна гэсэн судалгаа бол байгаа. Нэлээд жилийн өмнө бас сургуульд лекц уншиж байхад энэ талаар бас нэлээд судалж ирсэн. Тэгэхэд яг хүүхдүүд бол өлсдөг, өглөөний цай уугаагүй, өдрийн цай уугаагүй байхад их өлсдөг. Ялангуяа шинжлэх ухааны хичээлүүдэд бол нэлээд таарах юм байна гэсэн тийм судалгаа байсан. Харин хоолтын ингээд сайн өгөхөд энэ одоо нэг саяны үзүүлэлтүүд өссөн тийм үзүүлэлтүүд байсан. Тэгэхээр өглөөний хоолыг хүүхдүүд бол ер нь алгасахгүй байх шаардлага ёстой. Яагаад вэ гэхээр хүүхдүүд өөрөө өсөж идэг. Тэгээд цаг, минут, секундэд өсөж идэг учраас яг тэр нэг хэрэгцээтэй одоо шимт нэгдлүүдээ одоо заавал авч явах хэрэгтэй. Харин том хүмүүсүүдийн хувьд бол яг хүний өөрийнх нь одоо байдлаас болдог. Тэгвэл өглөөний хоол идэхгүй байгаад ингээд одоо занших хабит болгох ер нь шаардлагагүй байдаг. Тухайн нөхцлөөстэй оройд одоо нэлээх хоол идсэн бол өглөөний хоогоо одоо ингээд Хоолыг алгасах. Одоо алгасах ч юм уу яг би хүн өөрөө одоо ямар байна гэдгээс шалтгаалаад бас ингээд өөрчлөх боломжтой. Одоо заавал идэх ёстой, заавал гэдэг ах юм бол хүн бас стресстэй байдаг. Тэгэхээр нэг удаагийн хоолыг алгасах юм бол тухайн одоо хүнд одоо хүүхэд гэлтгүй хүнд том хүнд өдөрт авах ёстой одоо шимт хичээлүүд тодорхой хэмжээгээр байждаг. Тэгэхээр нэг удаагийн хоолыг л алгаснаа гэх юм бол одоо авах ёстой тэр зүйлүүд багасаа явцдаг. Тэгэхээр одоо өдөрт 3 удаа одоо хоол иднэ, 2 удаа одоо снак ч юм уу хөнгө хоол иднэ гэх юм бол одоо нэгийг нь алгаслаа гэхэд 2 удаа хоол идэх болчихж штэ тий. Тэгээ 2 удаа хөнгө хоол идэхдээ тэр хоолнуудад ирж байгаа ачааллууд нэмэгдчихдэг. Одоо шимт хичээлийн одоо ачааллууд нь нэмэгдчихдэг. Тэгэхээр аль болох одоо өглөөний хоолоо идчихэл байх хэрэгтэй. Дээр нь цөс өглөө хамгийн их өтгөн байдаг. Тэгэхээр өглөө хоолоо идэхгүйгээр ингээд хэрвээ заншчих юм бол өглөөний тэр цөс нэлээ өтгөн байгаагаасаа болоод одоо чулуу үүсэх эрсдэл нэлээх нэмэгддэг. Тэгэхээр одоо зарим дайетууд байна да одоо өглөө юм идэхгүй жагаад оройн юм иддэг ч юм уу эсвэл оройн юм идэхгүй жагаад тий өглөө нь мэддэг ч юм уу тийм одоо дайетууд дээр илүү их өглөө нь өдөр нь өдөөс хойш нэмэдэд оройн нь одоо идэхгүй байх ч юм уу тэр нь илүү хүндээ зохимжтой байж ах ч магадлал одоо юутай байдаг зохимжтой байх магадлал янз бүр байдаг гэсэн үг үү тийм. Тэр ер нь одоо хоёлаа өглөөний цайнаас эхэлсэн чинь хооллолтын цаг гэж ярих уу тий. Одоо хүмүүс жишээ нь зарим хүмүүс орой нөгөө нэг хитрхи их хоол хүнд хоол иддэг тий. Тиймэрхүү хүмүүс байгаад байна шүү дээ. Тиймэрхүү хүмүүсийн бид ер нь ямар өөрчлөлт гард юм бэ? Хүний бид тэр одоо оройгоор их хоол идсэн нь ямар сөрөг үр нөлөө үзүүлдэг вэ? Орой болох тэр яг амарчих ёстой үе л дээ. Гэтэл энэ үед яг хотоодонд гидсэнд хоолойгоод ах юм бол яг л нөгөө задарч идэг, боловсч идэг, шимэгдэж идэг энэ үеийн давхар явчих дээр чанартай нойр нэгдүгээрт үүсэхгүй. Хоёрдугаарт яг биологийн цагаараа болох дээр яг өглөө өдөр те за орой жоох эрт хоол боловсруулалт нэлээд сайн бичдэг. Ялангуяа өглөөний цагуудад уургийн боловсруулалт сайн байдаг гэдэг ч юм уу те өдөр нэлээд эрттээр уургийн боловсруулалт сайн бичдэг. Гэтэл орой хоолн дээр уургалаг хоол одоо бид нар чинь махта хоолоо орой идчих юм бол тэрний нөгөө шимэгдэлт нь өглөөнийхоосоо
шимэгдээ задраад одоо бид ингээд хүрж байгаа тэр байдал нь одоо нэлээд удаан байх гэдэг. Тэгэхээр яг ингээд өглөө 2 цагийн дотор ингээд өглөө хоол идэхэд 2 цагийн дотор ходоод судлагддаг байлаа гэхэд орой тэр бол ерөөсөө 4-5 цаг болно. Тэгэхээр унтахад нэгдүгээрт хоёрдугаарт орой унтчих үед яг ингээд хүний биеийг одоо эрүүл байлгаж идэг өдрийн туршид авсан тэр нөгөө шимт нэгдлүүдийг ингээд биелүү ингээд эдис рүү оруулж идэг тий өсөлтийн гормон гэж хамгийн их ялгарчдаг. Одоо орой 18 цагаас хойш хоол идэхгүй байвал зүгээр гэл ерөн зөвлөд байгаа шүү дээ. Энэ нь яг ямар учиртай болохоо тэгж зөвлөд идэгин. Тэрний учир шалтгааныг нь хүмүүсээс мэдэхгүй гэж магадгүй байгаа байхгүй юу? Яг хүмүүс ингээд орой айж хоол идэх юм уу гэд ер нь мэдээд байгаа хэрнээсээ цаана яг ямар үйл явц болоод идэгин. Тэгэхээр нөгөө саяныхтай л холбоотой байгаа дээ тий яг нөгөө орой яах юм бол биологийн цаг нь хүртэл байна тий хоол боловсруулалт айгүй муу байгаад идэг. Тэгээд нөгөө түрүү ярьсан 2 дугаарт гэдгтгсэн тэрэн дээр өсөлтийн гормонтой айгүй холбоотой байдаг. Яг хүнийг айгүй гоё ингээд турааж идэг ч юм уу тий шүн унтчих үед одоо хамаг нөгөө эдис рүү шимт нэгдлүүдийг ингээд оруулж идэг. Одоо ясыг бих бат болгож идэг тий ингээд ийм одоо өсөлтийн гормон шүн орой унтчих үед ялгардаг байхгүй юу? Одоо хүүхдүүдийг орой унтахад айгүй өндөр болдог гэж нэг ярьдаг шүү дээ тий. Сайн унтах юм бол өндөр болдог гэж ярьдаг. Яг тэрэн шиг том хүнд ч гэсэн яг ингээд за өндөр болох нь ч үе тий. Одоо гоё эрүүл болоход нөлөөтэй тэр нэг гормон нь шүн ялгарчдаг. Тэгэхээр тэр гормон хоол идэх үед ерөөсөө ялгардаг байхгүй юу? Ялгарх нь бага байждаг. Насан туршидчдэд энэ гормоны хэмжээ бол хүүхдийнхийг бодвол багассан байдаг л да. Юм мэдээд унтчих юм бол нөгөө инсулин буюу одоо нөгөө сахарыг багасгадаг тэр гормон нь ихсчих юм бол багасцсан дээрээ бүр бага болно л гэсэн үг. Одоо нөгөө нэг хооллолт гэдэг байгаа шүү дээ. Монголчуудад ерөөсөө нөгөө нэг монголчууд чинь нөгөө өвөл айгүй их махан хэрэглээтэй байдаг. Тэгэхээр энэ дөрвөн үйлрэл ер нь хооллолтод ер нь яаж нөлөөлдөг юм бэ? Монголчуудын яг нөгөө цагаан эдэний хэрэглээ зундаа их байдаг байсан шүү дээ тий. Одоо болох тэр ер нь ялгаагүй л байна л да. Ерөөсөө 100 өвлөхгүй л тий. Мах идэж гин. За дээр нь энэ цагаан эдэг болох тэр бүр бага хэрэгжилж гин. Ерөөсөө бүр 100 гэлтгүй тий. Ерөөсөө бага хэрэгжилж гин. Тэгэхээр энэ миний бодлоор тэр 100 цагаан эдэг хэрэгжилжсэн маш ухаалаг зүйл юм болов уу гэж хараад байдаг байхгүй яа. Одоо гэхдээ 100 яг нар айгуу сан гарч байгаа их нартай энэ үед витамин D-ийн нийлэгжилт, арснэр нийлэгжилт бас нэмэгдчихдэг. Энэ үед нь яг витамин D-тэй холбоотой одоо тэр нөгөө кальцийн витамин D чинь кальцийн шимэгдэлтэнд нөлөөлдөг байхгүй юу? Тэгэхээр яг нөгөө кальциар баялаг сүү цагаан эдээ хэрглэж байгаа нь одоо бүр давхар ач холбогдолтой байсан болов гэж хардаг. Одоо үлийн үйлрэлт нөгөө нэлийн хүүтэн тийм агаартай байхад чинь одоо тос ихтэй тий холестерол ихтэй тийм одоо хоолнуудаа халамж чанарын хоолнуудаа тийм хидчихсэн баг. За намартай болох дээр илүү одоо зэрлэг жимснүүдийг зэрлэг одоо нохоонуудыг тий одоо зэрлэг сонгон гэлтэхэд чинь ухаал идчихдэг тий бас мөөг байна. За дээр нь одоо тэр дошлоо хад гүзээлцэх юм гэд одоо энэ жимснүүдийг нэлийн их иддэг байсан. Гэтэл одоо оранжны хувьд байна тий. Одоо оранж витамин С ихтэй гэж ярьдаг шүү дээ тий. Витамин С ихтэй оранжийг бол өдөрт 2 ширхгийг идчихүүлэх зүгээр тий. Одоо жимс гэхэд л байна тий. Өдөрт 2 ширхгийг идвэл зүгээр гэл. Тэгэхээр оранжийг 2 ширхгийг идэж таарж байна л та. Гэтэл байна тий. Цэцэрэг нь 15 дахин их байдаг. Витамин С. За одоо зэрлэг нэрс гэлтэх юм бол одоо бид нэр ингээл нэг дэлгүүрүүдээс авч байгаа нэг том ингээд нэрсүүд байна шүү дээ тий блубери гэдэг тий. Гэтэл энэ зэрлэг нэрс болох дээр бараг 30-40 дахин их байдаг. Нөгөө антиоксидант нь. Тэгэхээр яг ингээд намартаа авч исэн одоо тэр нөгөө нэг тэгээд өвөлдөө хөлдөгөд хадгалсан тий одоо тэр жимснүүд маань хичнээн бага хэрглэж исэн ч гэсэн хэрэгцээг нь хангаад исэн болов гэж хараад байдаг байхгүй юу. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. Хүмүүс одоо хооллолт дээр анхаарахгүйгээс болоод
өөрсдөө ч мэдээгүй те шимт тэжээлийн дутагдалд орсон явж идэг те. Тэрнээсээ болоод би одоо нөгөө хоол боловсруулах хэрэгтнийх нь үйл ажиллагаа алдагдсан ч юм уу тиймэрхүү асуудал зөндөө гардаг байна. Шимт тэжээлийн дутагдал гэж юу нь яг юу хэлээд байгаа юм бэ? За шимтгийллийн дутагдал гэдэг нь ерөөсөө хоолоор авж байгаа одоо шимт нэгдлүүд одоо бие хангалттай одоо байхгүй байгааг л хэлж байгаа. Хоолоор хүний бие өөрөө тэр шимт нэгдлүүдийг үүсгдэг боловч одоо 30 гаруй за 40 орчим шимт нэгдлүүдийг үүсгэж чаддаг. Тэгэхээр заавал тэрийг гаднаас авах хэрэгтэй байгаад байдаг. Тэгэхээр тэрийг авахгүй байх юм бол шимт тэжээлийн дутагдалд бол орно. Ялангуяа тэр одоо витамин одоо шимт нэгдлүүдээс шалтгаална л да. Одоо жишээлх юм бол витамин С гэхтэл хэрэглэхгүй байхад 14 хоногийн дотор тэгэл шууд дутагдана тий. За витамин B12 авах юм бол нэлээ хэдэн жил болно. 10 хэдэн жил болдог тал байгаад идэг. Тэгэхээр нөгөө нэг далаачид дээр мэдсэн шүү дээ анх ингээл далаад гараал гэсэн чинь юунууд шүднээс нь тусгаараа амнаас нь тусгаараа тэгж мэдсэн. Тэгсэн нөгөө далайн бүтээгдэхүүнүүд дотор чинь витамин С байдаг юм байна шүү дээ. Тэгэхээр ихэнх далайн бүтээгдэхүүнүүдэд тэгээд яг ингээд витамин С-ийн дутагдал байгаад байна гэд уншилжсэн байна. Веган цагаан хоолтнуудад бас B12-ын дутагдал их байгаад байдаг. Тэгээ энэ болох дээр яг нөгөө амьдралын хэв маяг болгоод яг хоолт нь ингээл өдөр болгон явж идэг учраас нэг 10 хэдэн жилийн дараа B12-ын дутагдалд ороод ирдэг. Цус багталттай. Тэгэхээр B12-ыг ер нь махнаас авдаг гэсэн үг. Тэрний гаралтай бүтээгдэхүүнээс авдаг. За ходоо тайруулсан хүн ч гэсэн B12-ын дутагдалд хүрнэ. Яагаад вэ гэхээр B12-ыг шимэгдүүлдэг тэр бодис нь бас ходоодноос одоо гардаг байх жишээтэй. Тэгэхээр яг ингээл шимт тэжээлийн дутагдал нь хоолноосоо за эмчилгээнээсээ дээр нь одоо буруу хэв маягаас за болоод бусын шимт тэжээлийн дутагдалд одоо хүрч болно. Жишээлх юм бол тамхи татдаг хүн бай гэж бодъё те. Ер нь олон жил тамхи татсан ингээд нэг хүнийг ингээд бодтоо. Тэгэхээр ингээд нэг тийм царай нэг тийм сааралдуу жоохон унчцсан бар хайцсан. Тийм нэг тиймэрхүү байдалтай байдаг шүү дээ. Тэгэхээр тамхи татдаг улсуудад цайр, витамин С, B-ийн төрлийн одоо витаминууд, минералууд илүү хэрэглэгддэг. Тэгээ тэрийг нөгөө бусад улсуудаас илүү хэмжээтэй авах хэрэгтэй байдаг шүү дээ. Тэрийг авч чадаагүй бол ингээд дутагдал үүсээ яваад байдаг. За одоо монголчуудад ер нь нийтлэг тохиолдод байгаа нэг өвчний нэг бол чихрийн шижин байгаад байгаа тий. Энэ нь одоо сүүлийн үед одоо хүйс хамаарахгүй эрэгтэй эмэгтэй одоо бүр сүүл рүүгээ одоо залуу жоохон хүүхдүүд энэ өвчлөлөөр их өвчлөд байгаа шүү дээ. Энийн гол шалтгаан нь юу юм бэ? За одоо түгээмэл байгаа шалтгаан нь ер нь бол тархалалтай. Тэгээ эрүүл мэндийн яамны вебсайтн дээр өчигдсэн байсан сүүлийн нөгөө үндэсний судалгаагаар бараг 50% нь жингийн илүүдэлтэй болон тархалтай байна гэж үзсэн. За энэ байдал болох тэр жил ирэх тусмал ингээл одоо өмнөх судалгаануудаас харахад жил өрөх тусам нэмэгдсэн байна. Хүүхдүүд дээр гэхэд бас муу адил нэмэгдсэн байна. Сахарын одоо чихрийн шижингийн өвчлөл ч гэсэн ялангуяа 2 дугаар одоо хэв шинжийн буюу одоо тархалтай нэлээд холбоотой одоо өвчин ч гэсэн бас сүүлийн жилүүдэд бас нэмэгцээр л байна. Тэгэхээр чихрийн шижин өвчний үед бид нэр одоо цуснд сахар ихсээд байгаа. Одоо энэ өвчин байгаад байдаг. Тэгэхээр энэ сахарыг одоо буулгахын тулд инсулин гэдэг гормон ялгардаг. Тэгэхээр энэ гормон нь хэвийн ялгарч байгаа ч гэсэн тэ нойр булчирхай хэвийн байгаа ч гэсэн хэвийн ялгарч байгаа ч гэсэн яг нөгөө чанартай хэмжээгээр үйлчлэхгүй байдаг. Яагаад вэ гэхээр одоо өөхний эсүүдээс шалтгаалаад том их байгаа тэр өөхний эсүүдээс шалтгаалаад одоо сахарыг буулгаж чадахгүй. Тэгээ одоо цусндах сахар удаан хугацаатай ингэж ихснээс цусны энэ судсуудыг гэмтээдэг тийм өвчин байдаг. Одоо нүдний, бөөрийн
гээд ингээд жижиг судсуудыг гэмтээхээс гадна хүндрээд сүултээ одоо том судсуудыг ч гэмтээждэг тийм өвчин байдаг. Тэгэхээр энэ бол яалтчгүй одоо хооллолт болвол эмчилгээний нэг одоо зүйл байдаг. Тэгэхээр хооллолтын дээрээ тэр цусны сахарыг одоо ихсгээд байгаа, огцом ихсгээд байгаа тэр хоолнуудыг багасгах шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ дээр байна тий. Нөгөө цагаан талах юу одоо элсэн сахар ч юм уу тий. Яг иймэрхүү одоо энгийн одоо цартууллаг тийм хоол хүнсийг бол бага хэрэглэх ёстой байдаг. За өдрийн хэрэглээ хэмжээ гэж байдаг. Тэгэхээр тэр хэмжээнд нь таарсан одоо хэмжээгээр авчих юм бол бас гайгүй нөгөө тас 20 гэж бол ингээ хэлэхгүй л дээ. Тэгэхээр зохицуулах хэрэгтэй. Тийм зохицуулах хэрэгтэй. Тэгэхээр яванда хүндрэл өгөөд эхлэх юм бол одоо бөөрийн хүндрэл өгөөд эхлэх юм бол одоо энэ нөгөө сахарын одоо бидний одоо бор талхай дээрээ, бор будагаа дээрээ тий яагаад вэ гэхээр энэ сахарыг нэх их ихсэхгүй шүү гэдэг энэ хоол хүнсүүд нь эргээд хоруулаад эхэлдэг. Хүндэрчих юм бол тэгэхээр нөгөө өвчний шатаас хамаарна, шинжилгээнээсээ хамаарж агаад хооллолт хүртэл ингээд өөрчлөгддөг байна. Тэгэхээр яг ингээд сахартай ингээд 10 жил боллоо бөөрийн ингээд дутагдал өгцөн. Тэгсэн хэрнээ ингээд бор будаа, бор одоо гурилтай ингээд махаа идээд байгаа энэ хүн болвол эргээд бөөрийн одоо энэ дутагдлаар одоо хүндрэх аюултай байгаад иддэг. За тэгэхээр тархалт их нөлөөлдөг гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ хоол буруу хоолсноос болж л мэдээж тархалтай болж байгаа юм тийм үү? Тэгэхээр одоо ингээд одоо сүүлийн үед одоо ингээд харж байхад ялангуяа эмэгтэйчүүд те тархалаад турмаараа гэж баг нэрээ нөгөө өдрийн бодол шөнийн зүуд гэдэг шиг л те баг ихэнх эмэгтэйчүүд ер нь тийм бодолтой явдаг баг. Тэгэл одоо турхын тулд те хоолоо огцомс хасаал, хоолоо сойгоол ингээд идэг. Энэ ер нь бас нөгөө төгөр муу үр нөлөөтэй байх тийм үү? Тийм тэгэлгүй яах вэ? За тархалт болох дээр ерөөсөө амьдралын хэв маягаас л болоод байгаа шүү дээ тий. Одоо энэ хооллолттой би одоо энэ хөдөлгөөний байдлаас болоод байгаа. Тэгэхээр хоол хүнсэн дээр гэдэх юм бол яг өдөр тутамдаа бид нэр яг ингээд хэрэгтэй байгаа хоолоо идэж гин үг гэхээр өглөө бол ингээд бид нар хоол идээд байдаг. Энийг хоол гэж бодоод идэг. Одоо кофегоо уугаал нэг ингээд талах иддэг ч юм уу. Эсвэл бол нэг кек иддэг ч юм уу. Тэргээ бид нар өглөөний хоол гэдэг ингээд батчдаг тий. Гэтэл энэ дээр байна тий. Яг тэр нөгөө миний өмнө нь ярьж исэн тэр одоо 40 шахам тий. Шимт нэгдлүүд нь тэн дээр байна тий. Хэр хэмжээтэй байна гэвэл нэг их байхгүй байхгүй юу. Тэгэхээр яг тэрэн шиг ингээд өдрийн хоолыг бас нэг юмар жоох юмар ингээл орлуулцдаг. Оройны хоолыг бас ингээл идэхгүй байдаг ч юм уу гэд ингэх юм бол тэр хүнд одоо ингээд өдрийн авах ёстой тэр шимт нэгдлүүд нь ерөөсөө баг л ерөөсөө ихэнхийн аваагүй чадахгүй тийм. Гэтэл натаа ингээд аваагүй байгаас шалтгаалаад хүний бие ингээд өөрөө нэхэд идэх цаанаас би энийг авч чадаагүй юм штэ гэд хүний аппетит ингээд нэмэгдээд идэг. Тэгээд тэрийг авах гал илүү их байна те ингээд тослог юм дуртай болоод идэг. Гэтэл энэ хүнд байна те омега 3-нд ч дутагдчих магадгүй те нөгөө минералууд нь ч дутагдчих магадгүй. Дээр нь бас одоо амиучлууд нь те уургийг одоо уургийн одоо үндсэн байцсан одоо амиучлууд нь ч хүртэл ингээд дутагтаад иждэг. Энэ бас нөгөө тархалтын үед бас нөгөө дайеттай бас холбоотой байдаг тий. Эргээд бид нар байна те ингээд хоолоо багсгаад танаад одоо зөвхөн одоо 2 хоол идээд тэгсэн 2 хоолндоо байна те зөвхөн одоо нэг ногоо иддэг ч юм уу нэг өндөг иддэг ч юм уу те ингээд ах юм бол эргээд шимт ижилийн дутагдал одоо давмаа одоо илүү л одоо гүнзгирээл байна гэсэн үг. Тэгэхээр гүнзгэрэх тусам одоо бодис солилцоо өөрчлөгдөөл явна гэсэн үг. Эргээд одоо хичнээн ингээд турж байгаа ч гэсэн өвчнөд одоо илүү өртөмтгий болоод байна л гэсэн үг. Килокалори яг хүний зарцуулах одоо өдөрт нөгөө нэг энерги зарцуулж идэг. Тэр хэмжээний энерги ингээд хоол хүнснээс авах юм бол ингээд жингээ бариад идэг. Тэр зарцуулж байгаагаасаа их ингээд одоо идээд авах юм бол мэдээж тархална. Зарцуулж байгаагаасаа бага идээд авах юм бол мэдээж турна.
Тэгтээ турахта энэ хүн яг нөгөө өдрийн авах ёстой буюу одоо хүн дотроо өөрөө нийлэгжилдэггүй тэр шимт нэгдлүүдээ одоо авчин уу үгүй юу гэдгээс шалтгаалаад энэ одоо эрүүл дэглэм үү, эрүүл биш дэглэм үү гэдгийг шалтгаалдаг. Одоо тэр нөгөө тархалтын үед нөгөө хүүхнүүд маань яадаг штэ тий. Одоо ямар дэглэм барих вэ гэж өстө толгойн юу болж идэг штэ. Тэгэхээр бас нөгөө тархалтын бас нэг шалтгаан нөгөө нэг идэх хит их идэх тий зуршил болчиход байгаа шүү дээ. Одоо ингээд цадцсан байгаа мэдрэмж төрөө тахцсан ингээд болж чадахгүй. Тэгээд тэр дотор яг нөгөө шимт хижил авах хоол хүнс байгаа, авахааргүй нөгөө муу чанарын хоол хүнс байгаа. Тэгэхээр одоо идэх зуршил нь одоо ингээд ихссэн хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүс ер нь яаж болвол тийм бэ? Тий энэ хит хитэн шалтгаантай л да. Одоо идэх эмгэг гэд сэтгцийн том эмгэг бас байна. Тийм булимия бас их идэх эмгэг энэ төр гэсэн тийм эмгэгүүд байна. Тэгэхээр энийг байна тий сэтгэл зүйчтэй хамтдаа. Одоо хоол зүйчтэй хамтдаа энэ үед одоо ажиллах хэрэгтэй. Зүгээр стрессийн үед болох тэр хүн бас юу ачдаг. Одоо хоол идэх дуршил бол нэмэгдчихдэг. Тэгэхээр бас стрессээ ингээд давхар бас ингээд хянах хэрэгтэй. Энэ үед ч гэсэн сэтгэл зүйч зөвлөгөө авах шаардлагатай байна шүү дээ. Тэгээ илүү зарим тохиолдолд бас нэг илүү habit буюу ингээд бүр зуршил болцсон байгаад байдаг. Идээд эсвэл бол цаанаас нь ингээд шаардаад идэг. Тийм би нэхэд гэсэн үг шүү дээ. Хэрвээ энэ зуршил болцсон энэ тохиолдолд ерөнхийдөө 7 хоног ингээд нэг жоохон багасгаад тэг ингээд жоохон дайтаа өөрчлөөд ингээд ирэх юм бол 7 хоногийн дараа энэ байдал бас харьцангуй гайгүй болчдөг. Ялангуяа эхний 3 хоног бол нэг жоохон хэцүү. Тэгэхээр тэрийг ингээд давчих юм бол арайд ирдэг. Давчих юм бол дотроо ингээд бодох нь шүү дээ тий илүү одоо 7 хоног гэдэг ч юм уу тий өөртөө ингээд юм зөрил тавьчих юм бол ингээд цаанаасаа өөрөө бас гайгүй болчдөг тал байдаг. Тэгэхээр одоо зөв хооллох хэрэгтэй гэдэг хүмүүс буруу хооллоод байгаа гэдэг штэ. Буруу хооллолт гэж яг юу хэлээд байгаа вэ? Одоо муу чанарын хоол хүнс хэрэглэх юм уу? Эсвэл дандаа тийм бэлэн бүтээгдэхүүн хэрэглэх юм уу? Тэ? Тийм аль нь байна. Ерөнхийдөө эрүүл зөв одоо ухаалаг хооллолт гэдэг зүйл болох тэр хангалттай хэмжээний хоол хүнсийг тогтсон цагт тогтмол одоо авахыг л хэлээд байгаа. Тогтмол гэдэг нь болох тэр 1-7 хоног нэг ингээл нэг тийм гайгүй байжснаа тий дараа нь ингээл өөрчлөгдөд байхгүй ерөнхийдөө байна тий тогтмол гэдэг зүйл дээр илүү их алдагдаад байт юм болов уу гэж хардаг. За буруу хооллолт гэдэг тэгэхээр энэ хоолны чанартай ч бас холбоотой. Processed food гэдээ ярьдаг шүү дээ. Илүү үйлдвэрийн аргаар гаргаж авсан энэ хоолнууд бол уг нь бол зүгээр боловч бас байнга хэрэглэхэд бас тохиромжгүй яагаад вэ гэхээр үйлдвэрлэлтийн одоо энэ явцад бас одоо хүнсэнд байж байгаа энэ шимт нэгдлүүд нь багассан, алга болцсон тохиолдлууд байдаг учраас байнга хэрэглүүл бас болохгүй нах нь байна. Таныг аз жаргалд хөтлөн Happy Bell podcast. Хүмүүс зөв хооллолтын дадал зуршилтай болёо гэхэд та ер нь ямар зөвлөгөө өгдөг вэ? Тийм зөв хоолны хамгийн нэгдүгээрт эрүүл мэндийн боловсрол. Боловсролтой болох. Тийм боловсролтой болох хэрэгтэй. Яг л гэхээр ингээл нэг сошиал дээр нэг мэдээлэл гараал тий. Нэг тим юм сайн ингээл тэгчих юм бол тэрэнд нь шуураал тий. Ийм л юм сайн тэгээ бусд нь сайн биш юм шиг тий. Тийм болчдөг. Жишээлх юм бол одоо ингээл үс унаад байна гэж тэгэхэд байна тий. Одоо жимэнд яваал нэг төрсөн ээжүүд те жимэнд яваал зааст өс унаад байна яах вэ гэж хоорондоо ярьж байгаа нь юу вэ гэхээр яг биотин гэл ерөөсөө яг тэгдэг те биотин л хэрэгтэй юм шиг. Тэгээ нөгөө өөр зүйлүүдийн тухай биш ингээл биотин л авчих юм бол гэтэл наате биотин бол хүний эзэнт ч бас нийлэгдэж чилээдэг зүйл орлуулагддаггүй гэвэл орлуулагддаггүй яг хүний биед гаднаас заавал авах ёстой. Гэтэл биотиноосоо гадна энэ хүнд уурга айгуух хэрэгтэй. Өхний сүгээрээ эмэгтэйчүүд чинь уурга айгуух одоо алдчихж байгаа. Тэгэхээр авж байгаа уурга маань одоо чанартай бас их хэмжээтэй байх хэрэгтэй байна.
тэрэндээ ерөөсө хүрдэггүй байхгүй юу? Монголчууд бид нар чинь уураг нэлийн хэрэглээд байна гэж байгаа боловч яг бас ингээл өглөө өдөр хитийг авсан гэдэг ингэхтэр ерөөсөө л бас хүрдэггүй байгаа байхгүй юу? Ингээл ихэнх тохиолдлуудад ингээд нэг шуураад байдаг. Учираас яг нэг эрүүл мэндийн боловсрал ингээд жоохон хэрэгтэй байгаад байдаг. Юм болоо тэгэхээр эрүүл мэндийн боловсролтой анхаарад ерөнхийдөө сайн уншиж судлахтай хэрэгтэй байгаад байдаг. За хоёрдугаарт нөгөө өдрийн заавал авах ёстой гэдэг одоо шимт нэгдлүүд гэдэг байгаа шүү дээ. За энэ дээр болох дээр за сая уургийг хэлсэн тий. За жишээлх юм бол хүн өдөртөө одоо за нэг ойролцоогоор нэг 60 кг жинтэй хүн одоо 60 г уураг авчих хэрэгтэй байх нь тий. Ойролцоогоор шүү дээ тий. За зарим өвчний үед бол энэ багасдаг, зарим өвчний үед бол энэ ихсдэг жишээтэй. За 60 г уураг авахад нэг ийм хэмжээний одоо махыг одоо 60 г мах ч юм уу тий 80 г махан дотор тэр 80 тэр чигээр уураг байна гэж юусэн бодож болохгүй. Яагаад гэвэл тэрний 20% нь л уураг өчтдөг. За өндгөнд гэхтэл нэг ойролцоогоор нэг 10-аас 15 г уураг. Тэгээ хэр том байгаагаас шалтгаалаад гэж үзэх юм бол жишээ нь уураг гэхтэл байна тий. За өглөө 2 өндөг. Өдөр нь нэг ийм 2 иймэрхүү зүсэн. За оройн нь ингээд нэг тийм тарах ч юм уу тий нэг юунуудтай үр самарнуудтай тарах ч юм уу ингээд уухад жартлууд өгч байгаа байхгүй. За дээр нь одоо энэ шимт хичээл болгон дээр ингэж яригдана. Ер нь бол одоо жишээ нь кальц дээр гэхтэл өдөртөө сүү цагаан эдэг 2-оос 3 нэгжийг өдөртөө заавал авчвал зүгээр. За сүү цагаан эдэг таардгүй юм бол яг тэрийг орлуулах бүтээгдэхүүнүүдээс авах нь шүү дээ тий. Сүү цагаан эдэг хэрвээ таарж явах юм бол одоо нэг аяг сүү, нэг аяг тараг тий. Нэг зүсэн бяцлаг идчих юм бол бас ингээд кальцаа одоо хамгийн бага хэмжээгээр бас авчих нь байна тий. Гэх мэтчлэн. За дээр нь оройд их бас хооллохгүй байж ах хэрэгтэй. Орой одоо 6-7-оос хойш бол нэг бас хүн тоол идэд бас хэрэггүй байдаг. Тэгэхээр 6 цагийн алдад махтай хоолоо идчихээд бас болно шүү дээ тий. Тийм тэгэхээр хэмжээ гэдэг зүйл маш чухал байгаа байна. Уурган дээр түрүү яригдсан тий. Одоо кальцин дээр түрүү яригдсан. Яг тэрэн шиг одоо нэг удаагийн хоолны хэмжээ гэх юм бол одоо нэг иймэрхүү хэмжээтэй байдаг ч юм уу тий. Хүний одоо ходооттой төстэй ингээд нэг иймэрхүү зарим хүн том гартай байна тий. Тэгэхээр арай жоох ихийг нэг удаагийн хоолно. Тэгэхээр хэтрүүлэх юм бол нөгөө цусны сахар ихсэх тал руугаа л яваад байна шүү дээ тий. Тэгэхээр Д витаминыг одоо өдөр болгон тодорхой хэмжээний тунгаар ууж явах хэрэгтэй ч юм уу. Тиймэрхүү байдаг шиг өөр одоо өдөр тутамдаа зайлшгүй авах шаардлагатай шимт нэгдлүүд юу байдаг вэ? Тийм. Омега 3 гэдэг чинь ер нь өдөр тутамд заавал авах хэрэгтэй шимт нэгдлийн нэг ч юм уу нэг нь муу юм уу? Тийм мөн. Омега 3 тосны өвчлүүд дээр омега 3 6-2 заавал авах хэрэгтэй гэж байдаг. Хүн өөрөө нийлэгжүүлдэг гэсэн үг. Тэр нэг ханаагүй тосны өвчл байхгүй юу? Одоо хансан тосны өвчл гэдэг тэр амтны гаралтай тос байж идэг. Ханаагүй тосны илүү ургамлын гаралтай. За омега 3 дээр тос загснаас гаргаж авсан тийм тосыг ээждэг. Ханаагүй тос нь болох дээр энэ одоо ханаагүй холбоо bijдэг байхгүй юу? Хоёрсоо холбоо bijдэг. Тэр хүний бие тэр холбоог ерөөсөө үүсгэж чаддаг байхгүй юу? Тэгэхээр заавал одоо гаднаас авах шаардлагатай байгаад идэг. За уурган дээр гэх юм бол за том хүнд нэг 8 одоо амин хүчил заавал гаднаас авах хэрэгтэй. За хүүхдэд бол 2. Тэгэхээр хүүхэд илүү байна те. За хүүхэд төр мах идэхгүй байгаад байна. Манай хүүхэд ер нь мах идэхгүй байгаад байна гэдэг дээр бас нэг айхтар эцэг эхчүүд стресстэй хэрэггүй байдаг. Яагаад вэ гэхээр нөгөө орлуулагддаггүй буюу одоо хүний бие үйлдвэрлэж чаддаггүй тэр амин хүчлийнхэн тоон маш цөөхөн байдаг. Том хүн дээр бол их байгаа учраас бас энэ уураг дээр бас ач холбогдол өгөх ёстой. За витамин минералууд дээр за витамин дээр нэг 8 гарan байгаа бах. Минералууд дээр нэг 8 гарan байгаа бах. Тэгэхээр энийг эдгэрийг бүгдийг хоолноос авах уг нь боломжтой. Хоолноос авах юм бол илүү амархан шимэгдэнэ. Яагаад вэ гэхээр энэ нөгөө нэг шимт нэгдлүүдийг шимэгдүүлдэг бас
шимт одоо бодисууд тэр хоол хүнсэнд нь байждаг байхгүй. Тэгэхээр илүү нөгөө нэг бэлтэмлүүдээс гадна хоол хүнс нь илүү шимэгдэлтэй байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хоол хүнсээр авч чадахгүй болвол бэлтэмлээр Хүнсний нэмэлтээс гэсэн үг. авахгүй л болвол дутагдчих штэ тий. Юун дээр за омега 3 дээр гэд тэгэхээр түрүү монголчуудад бас дутагдах гад байна уу да гэж хараад байгаа. Тэрэн дээр энэ омега 6-гийн хэмжээтэй айгүй холбоотой үзүүлэлт байгаа гэдэг. Холбоотой байгаа гэдэг. Одоо энэ Монголын энэ хууль журмууд дээр энэ омега ханаагүй тосны хүчлийг нэмья гэсэн тийм байгаад байдаг. Гэтэл энэ дээр байна тий ургамлын гаралтай омега 6 төрлийн тосны хүчлийг л нэмээд идэг. Тэгсэн хэрнээ энэ омега 3-ыг ерөөсөө нэмж байгаа тийм зүйлүүд ерөөсөө байхгүй байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр омега 6, 3 хичнээн аль нь одоо заавал авах шаардлагатай ч гэсэн нэгийг нэг хэмжээтэй авах юм бол энэ бас одоо өвчин үүсэх одоо эрсдэл болоод идэг. Ялангуяа энэ одоо сүүлийн үеийн судалгаануудаар энэ архаг өрөвсөлт өвчнүүд одоо өвчнүүдийн үед энэ омега 3, 6-гийн харьцааг судлахад омега 6 нь ялангуяа энэ астмын үед те энэ зүрх судасны энэ өрсөлт өвчнүүдийн үед омега 3-ийн хэмжээ маш бага, омега 6-гийн хэмжээ тэрнээсээ бараг 50 дахин их байна гэсэн тийм судалгаа гараад идэг. Омега 6-г хоол хүнсэндээ хэрэглэхгүй байхад дутагддаггүй. Ямарваа нэг хэмжээгээр авчдаг. Хэрэглэхгүй одоо жишээ нь ургамлын тосыг хоол хүнсэндээ хэрэглэхгүй байхад бусад энэ одоо бүтээгдэхүүнүүдээс одоо боломжтой авчдаг. Ерөөсөө дутагдалт ерөөсөө ортоггүй. Гэтэл омега 3-ыг байна тий хоол хүнснээс хасъя гэх юм бол аюу амархан дутагдалт орчдөг. Тэгэхээр ерөнхийдөө омега 3-ыг агуулж байгаа одоо хоол хүнс бид нэр нэлээх ховор хэрэглээд идэх юм болов гэж хардаг. За тэгэхээр Happy Bell гэдэг подкаст маань ер нь тий таны амьдралыг аз жаргалд хөтлөнө гэсэн урайт явж байгаа. Тэгэхээр хүн ер нь эрүүл байснараа аз жаргалыг мэдэрч аз жаргалтай амьдрч чадна тий. Тэгэхээр эрүүл байхын тулд одоо зөв хооллолт зайлшгүй шаардлагатай байх нэ гэж ойлгож байна. Хүн нөгөө нэг юу яддаг шүү дээ нэг юм аз жаргалтай байх үед илүү их нөгөө нэг хүнсний бүтээгдэхүүнүүдээс одоо дэлгүүрт ингээд явж илаа гэж бодъё. Тэ ингээл стресстэй ингээл одоо явж явах юм бол эсвэл өлссөн гэдэг нь бол стресс шүү дээ бас тий. Ингээ явж явах юм бол яг ингээл айгүйх жонк фүүдүүд тий буруу юмнууд ингээ аваад идэг. Ингээл хэрвээ аз жаргалтай ингээд явах юм бол сонголт нь байна тий шалгондоо идэх байхгүй юу. Одоо ингээл энд нь нэг гацтай ондоо байлаа. Энд нь оранжны жуус байлаа гэх юм бол оранжны жуусыг аваад уудаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүн нөгөө стресс гэхээр бас нөгөө нэг хитрхи их сахарын хэрэглээг бие физиологи ингээд цаанаас хүсээд идэх шүү дээ тий. Тийм. Тэгэхээр аз жаргал гэдэг бол хоолтой холбоотой хоол нь аз жаргалтай холбоотой. Тэгэхээр амьдралын салшгүй нэг хэсэг байдаг шүү дээ. За Happy Bell подкастын маань энэ удаагийн дугаар инхүү өндөрлж байна. Энэ удаагийн дугаараараа зөв хоолтын талаар ярилцлаа. За энэхүү дугаар маань та бүхэн таалагдсан бол манай YouTube сувгийг дагаад сэтгэлдээ үлдээгээрэй. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Насан туршдаа суралцагч байм. Цахим их сургууль Bell Pocket University